Сайн байцгаана үзэгчдээ манай өнөөдрийн үсэлтийн цаг нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн дугаарт Киви хамтлагийн ахлагч, соёлын дэргэний ажилтан дуучин Ука маань хүрэлцэн ирлээ. За гэдэг Ука маань мэдээж байнгын үсээ цайруулдаг. Үзэгчд маань үнэхээр Укагийн үсийг цайруулгаар төсөөлөх нь аргагүй. Ус маань өрөөсөө эрүүл байна гэдэг чинь хамгийн чухал. Бүтэц бол мэдээж өөрчлөгдөж шүү дээ. Яа нэлээд тэр химийн одоо гар уруул өгчл байгаа юм чинь. Гэхдээ тэрийг бас хэдэн хувь багсгаж хийх юм байна. Тэрөөс минут секунд болон одоо нэг бүтээгдэхүүнүүдийг зөв сонгох. Тий. Тэр нэг цаг хугацаатай айгу уралдах хэрэгтэй. Укаг ер нь бол үзэгчд маань, сонсогчд маань танай пенүүд маань ерөөсөө цайвар шар өсгөө төсөөлөх юм. Тийм би нэг одоо өөрийнхөө цайвар өснөөс жоохон уйдангуудаа нэг хэсэг хавар гой харикод хийлсэн. Гэсэн зүгээр амар дурамжхан хөөе. Чиний цайвар өс чинь илүү яагаад өсөө ингэ болчихваа гэж. Тэр Укаг өөр өстэй болчих юм бол үзэгчд маань өөрөө хэлж байна. Харин маргал маркетинг. Бараг танихгүй юм шиг тий. Ер нь бол тийм танихгүй шүү. Ер нь бас заримдаа нэг дүрээ хуурах үдэ хэрэглэжтэй. Хэрэглэж байгаа. За тэгэхээр үзэгчд манаас Укаг байнгын цайвар өстэй харсаар агаад өөрийн баг төрөлхийн үс мэт хүлээж авдаг болсон байгаа. Тэгэхээр өсөө цайвар өсийг мэдээж яг эрэгтэй үсэж байгаа шиг богино хугацаанд байнгын цайвар шидэг байгаа. Тэгэхээр мэдээж бас үзэгчдээ би бас хандаад хэлэхэд цайвар өсийг дандаа цайвраар нэг өнгөтөнд байлгахын тулд мэдээж үзүүрийн гэмтээхгүй тийм ээ ууралд үсэхгүй тулд өсийг яаж болгоомжтой анхааралтай цайруулах уу? Энэ олон жил тэр үсийг яг ингээд өөрийн үсийг эрүүл байлгаж, натуралоор нь байлгаж чадсан мэдээж цайралтуудыг хийнэ гэдэг манаас мэдээж хүнд. Тэгэхээр өнөхөр Ука манаас үсийг өөрөө гэрийн нөхцөлд бөгөөд аюулсан арчилж чаддаг. Тийм дэж ус маань хүртэл өнөөдөр ийм маш олон тэр цайралтуудын үр дараа гэхэд үр дүн маань яг л өөрийн үс шиг эрүүл байж чадчихна. Тэгээд Укад амир баяртай яагаад гэхээр өөртөө юм гэж гоё шинэлэг шийдлүүдийг шууд хийж чаддаг. Энэ маань маш гоё ирж өгч. Түрүү хэлсэн шүү дээ тий. Үнэхээр халуун өстэй тий оргиж явдаг. Тусан боцолж идэг тий. Яг л тийм гоё юм ихтэй байгаа. Тэгэхээр үнэхээр бүсгүүчүүд маань ч гэсэн ийм зүгээр л өөрчлөлт зүгээр үс бол хизээж. Тий урган буцаад урд нь байсан юмдаа буцаад орч болох боломжтой зүйл маань. Тийм болохоор өөрийгөө байнга өөрчилж явах хэрэгтэй. Би бол Укаг урт үсээр нь маш олон төрлөө баг хэдийгээр харах болгонд дандаа өөрөө юм маань маш гоё тий үзэгчдэд хүртэл өргөж дандаа шинэлэг зүйлийг шинэлэг төр төрхийг бий болгож харуулж идэг. Баярлалаа. За тэгээд Укаг болохоор өнөөдрийнхөө тоглолтын зориулаад зураг авалтын зориулаад бас үсээ нэлээд түрүү бас цайруулсан учраас цайралт хийсний дараа үсийг аль болох сэнсээр бөгөөд баг хатаах хэрэгтэй гэдэг. Сэнс баг хэрэгтэй. Янзлаа ер нь тасчихгүй шүү. Тасчихгүй газ. Ой. Тэгээ өнөөдөр хоёулаа энэ манай дугаар зориулаад би бол дотроо нэг өсний загвар бодсон байна. Тэгвэл тэр чиний бодлыг харъя. Үзээд хоёулаа те. Тэнгэр хөвчм тооцоо. Тэнгэр бороо асаа. Хавсан бороо тостоо. Укагийн нөхөр бол цаатаа ямар байгаасаа гэж бодчих. Миний л нөхөр байгаасаа гэж бодчих юм. Яг үнэ тэгэхээр үзэгч маань мэдээд Укагаа сая сонслоо тийм ээ. Үнэхээр Укагийн нөхөр дээ. Тэр залуу Ука гэдэг. Яг үнэ тэгэхээр бүсгүүчд маань ч гэсэн мэдээж яг хэлбэгчсэн яг ийм бодолтой байдаг байна. Тийм ээ гэдэг шиг. За хоёлаа өсөндөө нэр өгвөл нэрээ. За тэгээ маш гэрч хүчтэй дайчин. Салхимын өрөөсөл цосолдгүй
Кофегаа дайж байгаа. Өсийг минь гоё зас сэтгэлээ минь хөдлөж байгаа. Айгүй хүн сэдвэрээ гялс мас орж гарч ирээ. Тэдний тийм нууцхан байдаг зүйл. Харин тийм. За тэгээд үзэгчд маань өдөөж бас УК-г бит хоёртой өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтдаа байгаад баяртай. Бит хоёрын үзэлт маань бас дуусчихэ.